Сайн байна уу? За ингээд бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг мэдгүй хүмүүст өөрийгөө эхлээд танилцуулъя. Би залуунаас ёг хуудсын үүсгэн байгуулагч, Хишиг Жаргал гэдэг хүн байна. Нүүрний ёг хичээл заадаг, эмэгтэйчүүдийн тусгай сургалтыг заадаг, бие ёг хичээл ордог хүн байна. Австралид одоо яг ирээд би 4 сар хэд хоног болж байна. За тэгээд Австралид ирсэн сонин сайхнаасаа бас хуваалцыг өртөөд блог хийж байхаар шийдсэн байгаа. Энэ удаа би та бүхэндээ хэрхэн ер нь Австрали ирээд машин авсан талаарх одоо өөрийнхөө сэтгэл болон туулсан зүйлээ хуваалцъя гэж бодлоо. Манай Монголд бол бид нэр ингээл машин авахд бол үнэхээр асуудалгүй те. Үнгүү дээрээс авдаг ч юм уу, эсвэл захаараад авдаг ч юм уу, ингээ хаанаас ч авсан бол ихэнхдээ найдвартай ахтар муу машин бол таарад байдаггүй шүү дээ. Тэгээ бас үнийн хувьд бас боломжийн бол хаанаас ч авчих боломжтой байдаг. Австралийн хувьд бол нөхцөл байдлын хувьд арай жоохон өөр юм билээ. Одоо жишээлбэл энд бол нөгөө үнгүү гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор энд маркетплейс гэдэг фэйсбүүкээр дамжуулан хүмүүс дандаа зараа тавьдаг. Тэгээ энэ фэйсбүүкээр дамжуулж одоо зар тавихлаар тэнд донд нь бас найдвартай юм зөндөө байна, найдваргүй юм бас зөндөө байна. Магадгүй өөрөө машинаа мэдэхгүй тохиолдолд бол үнэхээр хэцүү санагдсан. Би бол анх удаа иш ирэхэд бол ганцаараа ирсэн. Гэр бүл маань одоо миний дараа ирсэн гэсэн үг байхгүй. Тэгээд ганцаараа ирчгээд одоо яг машинаа сонгож авахд бол үнэхэр хэцүү байсан. Яа тэгээд нэгдүгээр би машин мэдгүй. Хоёрдугаарт одоо машиныхаа сайн муугаач одоо ялгах тийм техникийн мэдлэг миний хувьд бол байгаагүй. Тэгэхээр би анх удаа бол өөртөө зориулж машин авахдаа дилерээс авсан байгаа. За дилер гэдэг нь юу вэ гэхээр энэ дээр одоо аль биесны хэрэгтэй машин борлуулдаг, хуучин болон шинэ машинуудыг тийм зардаг. Одоо нэг өсний техникийн зах юм уу? Тэгэхээр энэхүү дилерүүд нь болохоор харьцангуй бас гайгүй найдвартай машин зардаг юм шиг санагдсан. Гэхдээ бас янз янз одоо жишээлбэл Сиднейд амьдарч байгаа ч юм уу өөр хотод амьдарч байгаа манай найзуудаас ярихад бол дилерээс аваад машин бас асуудалтай байгаад буцаасаа ингээд бас ярьж л байсан. Тэнгүү зарим хүмүүс нь болохоор за ингээ Австрали хүмүүсээс бас машин авах зүгээр эдэн штэ маркетаасаа хайгаад гэдээ ярьж байгаа байхгүй. Тэнгүүд Австрали хүмүүс нь бас хулигтаад бүр ингээд гэр орон руу гэрнээс нь очиод авсан байгаа штэ машинаа. Тэгээд гэрлөө нь очиод ингээд уулзах гад би одоо машинаа буцаа гингүүд ерөөсө хүлээж авахгүй ингэж хулигтуулсан тохиол бас байдгийн байлаа. Тэгэхээр одоо ёстой машин авахын тулд бид нар хамгийн чухал нь машин шалгаж үзэж авах хэрэгтэй юм блэ. Миний хувьд бол би 3 жилийн баталгаатай дилерээс машин авсан. Одоо яг Монголд авдаг шигэ үнээр бол энд машин авах боломжгүй. Машин бол нэлээд үнэтэй. Би бол 2014 оны Honda Civic гэдэг машиныг бол хамгийн хямдар болох дилерээс $9,500 авчихсан. Монголд бол энэ машин хизээч тийм $9,500 хүрэхгүй. Гэхдээ яг найдвартай 3 жилийн баталгаа өгсөнийг бодоод биднийхээс авсан. Яагаад тэгэхээр хэрвээ тэр машин зогсох юм бол ажиллахаа болчих юм бол янз бүрийн тохиолдох юм бол би гэр бүлээгээ 90 нэртэл тэрийг бүр яаж чадахгүй учраас ерөнхийдөө найдвартай замыг сонгосон. Миний эргэн тойрон болон ерөнхийдөө энд амьдардаг монголчууд гэлтгүй зөв гадаадууд бол ихэнх нь бүгдээрээ маркетплейсээс машин авдаг юм байлаа. Зарим нэг сэргэлэн хүмүүс нь болохоор өөрийнхөө таньдаг мэддэг механик инженер найзуудад дагуулад очиждаг юм байл. Тэгээ машинаа шалгуулад сая үзэж харж байгаад авчгаар бас гайгүй тохиолдол байна. Зарим нь болохоор яг төлбөртэй механик инженер дээр очиод яг ингээд машинаа үзүүлээд юу юу болж байна, үнэлгээ нь ямар хуваа, ер нь юмнууд нь хэр байна гэдэг шалгуулад авчдаг юм байна. Одоо миний амьдарч байгаа Австралийн Перт хотод бол механик инженер бол хамгийн хямдхандаа $70-150 хооронд байгаад тах шиг байгаа. Гэтэ би бол очиж үзээгүй. Манай найзууд үзүүлсэн хүмүүс тэгж хэлсэн. Харин Сиднейд болохоор их хямдхан байдаг гэж хүмүүс хэлдэг юм байлаа. $35-50 хооронд бол механик инженерээр шалгуулж болдог гэдэг чийсэн. Тэгэхээр мэдээж энд бол ерөнхийдөө чи нэг л удаа ингэ тохирол машин авчих юм бол тэрийг ингээд нөгөө хүндээ очиод нэгэнд мөнгө өгсөн бол буцааж авна гэж байдаггүй юм шиг байгаа. Хүмүүс бол тэгж ярьдаг. Тэгэхээр дээрэс нь бас ингээд мөнгөө хүнд өгтөө ч юм уу те хүнээс мөнгө авахдаа дандаа бэлэн мөнгөөр авдаг юм байна. Яагаад тэгэхээр нөө данс руу надад шилжүүлээ гэхэд 24 цагийн дотор одоо би андуураад хийсэн байна гэд нөгөө хүн мөнгөө буцаагаад авчиж болдог гинэ. Тийм болохоор дандаа бэлэн мөнгөөр юм зарддаг юм байлаа. Би машин би бол дилерээс авсан машина. Тийм болохоор би бэлэн мөнгөөр өгөөгүй. Тэр данс руу нэгээл машин худалдаж авсан байгаа. Тэгэхээр машин авах тэр бол одоо тийм амархан зүйл байгаагүй. Би машин авахгүй явахдаа бүр хэдэн өдөр болсон. Тэг яг миний нөгөө санхүү таарсан одоо би жишээлбэл $10,000 орчим машин авъя гэж бодсон боловч
Ингээл яг дилер дээр очиод үзэнгүүд бүр үнэхээр аимшиг савбирцсан эсвэл дандаа механик машинууд хараадсан. Тэгээ авч чадахгүй хэд хоног явж өчнөө дилерүүдээр орсон. Миний санаа бол ерөөсөө дилерээс авъя. Тэр нь ирүү найдвартай л гэж бодож авсан. Тэгээд дилерээс авсны үндсэн дээр бол яг уу одоо хүртэл би машина найдвартай унжил байна. Ямар ч асуудал гараагүй. Бас 3 жилийн баталгаа өгсөн учраас арцсангүй сэтгэл амар унж байгаа. Гэхдээ ер нь бол энд бол машин авах гэдэг бол бас нэлээд хэцүү юм байл шүү. Тийм болохоор таад маань магадгүй одоо ирээд төл одоо энэ төхнөөд амьдарч байгаа бол машин үзэхдээ эсвэл одоо механик хүнд агуулж очих эсвэл яг механикт үзүүлээ шалгуулад машин авбал зүгээр юм шиг надад бас санагдсан. За тэгээд дараагийн нэг зүйл болохоор одоо манай нөхөр маань ирсний дараа бол би тэр дахиад нэг машин авах хэрэгцээ гарсан. Ягаад тэгэхээр би өөрөө машинаа унаад хүүхдүүдээ сургуульд нь хүргэн өөрөө хичээлдээ явна. Өдөр болгон сургуульд нь хүргэн. Энд одоо ерөнхийдөө эрэгтэй хүмүүсийн ажил бол маш эрт эхэлдэг. Зарим хүмүүсийн ажил 4 цагт эхэлнэ, зарим хүмүүсийн ажил 5 цагт эхэлнэ, зарим хүмүүсийн ажил 6 цагт эхэлдэг. Манай нөхрийн ажил бол 6 цагт эхэлдэг. Тэгэхээр ерөнхийдөө 5 гээд босоод ажилдаа явдаг байхгүй. Тэгэхээр одоо би хүүхдүүдээ зөөхөд надад дахиад машин хэрэгтэй болчихж байгаа. Яагаад тэгэхээр ерөнхийдөө энэ автобус их удаан хүлээдэг. Яг автобусны хувьд бол ингээл сайхан хөнгөө гоё яваал ядаг ч гэсэн автобус нь заримдаа бас ингээд цагаа жоохон алдаж ирдэг. Хэрвээ нэг удаагийн автобусаа алдчих юм бол бид нар хичээлээсээ хоцорчих гээд байдаг. А дээрэс нь одоо би хүүхдийн сургууль руу том хүүхдийн сургууль руу би 10 минут машинаар явдаг бол бага хүүхдүүдийн сургууль руу 5 минут явдаг. Тэгэхээр чинь нэг үсрээл нэг том хүүхдээ хүргэж өгчөөл багаагаа хүргэхэд надад 15 минут орчим шаардж байгааз. Гэтэл би автобусаар явах юм бол очихдоо хамгийн багадаа 30-аас 40 минут явна. Эргэж ирэхдээ хамгийн багадаа 30-аас 40 минут явна. Тэгсэн ирнэ автобусны буудал маань ерөөдөө манай гэрийн байршлаас хамаарат автобусаа болж жоохон зайтай. Тэгэхээр автобуснасаа буугаад алах нь, автобуснаас суухдаа алах нь гэдээ бас цаг алдахлаар ерөөдөө бараг цаг орчим нэг талдаа болчдөг. Тэгэхээр одоо бүтэн цагийг ирж очих хоёр талдаа 2 цагийг хүрчихлээр маш олон зүйлийг амжихгүй хичээл рүүгээ дараагийн хичээл рүү амжихгүй болчтой учраас би бол одоо битэр тусдаа машинтаа болсон. Манай нөхөр болохоор машин авахтаа бол одоо дилер энтрээс аваагүй. Яагаад тэгэхээр дилерийн машин хамаагүй үнэтэй. Одоо жишээл marketplace гэдэг одоо Facebook-ын зар сурталчилгааны газар шүү дээ. Тэгэхээр тэн дээрээс одоо жишээлбэл чи нэг 8,000-ад $8,000 авчих машиныг бол дилерээс хамгийн багадаа $12,000 авах байхгүй. Бараг $3,000-аас $4,000 зөрүү гарна. Тэгэхээр бид хоёр энэ удаа бол химнээд за өөрийнхөө чадах хэмжээнд хоёулаа машинаасаа үзээл авъя. Гэхдээ механик энэ төр ерөөсөө ороогүй. Гэхдээ тэр их буруу байсан мөлий. Тэгээ өөрөөсөө үзээд ерөнхийдөө хувь хүнээс нэг $7,000 орчимд машин авсан байхгүй. Тэгээ тэгсэн чинь тэр машин маань ерөөсөө унаал нэг 14 хонжсэн шар гэрэл насаад гэт асуудал үүссэн. Тэгэхээр энэ дээр тодорхой хэмжээнд ямар нэгэн зүйл болохгүй байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо бид нар бол энийг онцлох гээд одоо засвар масвар хэлхий гэж бодоод л байж байна. Тэгэхээр бас иймэрхүү эрсдлүүд ер нь бол дараа нь гардыг юм билээ. Тэгэхээр машин авах гэдэг бол бас нэлээд сайн бодож, харж, үзэж, хүмүүсээс бас туршлага судалж авбал зүгээр санагцсан. Би бол машин авахдаа олон хүмүүсээс асуусан. Тэгж яагаад ер нь бол дилерийг сонгосон байхгүй яг харцсангүй үнэтэй байсан ч гэсэн за яг ядаж баталгаатай гэдэг. За тэгэхээр машин авахд бол ерөнхийдөө нэг иймэрхүү зүйлүүд тулгарсан байх нэ. За дараагийн одоо нэг чухал ярих гэж бодож байгаа зүйл болохоор Австралийн замын хөдөлгөөний талаар бас хэлье гэж бодож байна. Австрали ингээд одоо ялангуяа одоо мэдээж хурдны зам бол маш их байгаа. Энгийн замууд зөндөө байгаа. Энгийн одоо жишээлбэл хаусныхаа хоорондох одоо гэдэг юм уу да юу гэх юм зүгээр энгийн дүүргийнхээ хоорондох замууд гэх юм уу. Эдгээр замууд нь айгүй их юм тойрог байдаг. Аюулгүй тойрог шиг. Тэгээ нөгөө би анх удаа бүр дөнгөж ирчээд ирснийхаа дараа бол би түр хугацаанд гэрийнхнийгаа иртэл өөрийнхөө одоо тустай амьдрах байраа олцоо бол нэг айл дүр амьдарч байсан. Тэр айл болохоор ерөнхийдөө нэг юм гоо сэлүүхэн газар байдаг гэсэн байхгүй юу. Тэгээд дөнгөж машинаа авчаад би тэр хавьд ингээд нөө тойрог гараад ирсэн чинь айгуу сайн тулгамдаад зүүн гарын дүрмтэй. Энд чинь яг Японтай адилхан байхгүй юу. Манайх чинь баруун гарын дүрмтэй. Тэгээд зүүн гарын дүрмтэй болохоор нөгөөдөг чинь толгой эргээд тойрог дээр тэр хавьд ерөөсөө нэг шигч машин байгаагүй. Тэгээд тэр нь аз болсон. Тэгээд тойрог дээр би болохоор бүр зүүнээс ингээд баруун тишээ ерөнхийдөө нэг юм хагас тойрог хийгээд одоо баруун руу ирэх гэжсэн байхгүй. Тэгсэн чинь би андуураа зүүнээс баруун тишээ эргээд явж ирсэн. Одоо ингээд нөгөө машин бариад энчэнэ машина барь дасаад дөрмүүдийг ойлгоод ирсэн чинь яана би тэр үед ямар амар замаар нь гарсан бэ гэж бодсон. Тэгээ тэр үед л нэг ч машин таараагүй. Моо чөлөөтэй зам байсан байхгүй. Тэр ер нь бол нөгөө том замууд ч юм уу те хурдны замуудын үед бол илүү аюултай. Ерөөсө бараг төгжрөл гэж ер нь бараг баг яг өглөө оройд ойлыг ажлын цагаар бол
хурдны зам дээр ч гэсэн жоохон хөдөлгөөн бол ингээд саацдаг, баггаж удааширдаг гэх юм уу. Тэрнээс биш бусад одоо хэсгээр бол зам ерөөсөө төгж ирнэ гэж байдаггүй. Бүр тэр байтугай ингээд сургууль руу хүүхдээ зөөхгөө бид нар ч ингээд сургуулийн гадаа бүр ингээд бөөгнөрөөл машинууд нь ингээд шавааралдаа машин тавих цай олдохгүй байдаг шүү дээ. Тэгдэг юм байлаа. Манай хүүхдүүдийн сургуулийн гадаа зөндөө зогсоол. Тэгэл эцэгчүүд ингээд зогсоолдоо тавиал зогсоол хүүхдээ буулгаад шууд явцдаг. Эсвэл зүгээр л одоо ойрхон буулгаад ч юм уу явцдаг юм уу яа тийм юм. Ерөнхийдөө бол сургууль руу хүрэх замд ч байтугай хаан ч гэсэн ерөнхийдөө төгчөрдөг юм бэл. Бас нэг энд ирээд их гайхсан надад ингээд дасахгүй байсан юм юу байсан гэхээр ингээд гэрлэн тохио байсан. Бидэрт Монгол нөгөө нэг айгу өндөрт гэрлэн тохио байрлалтай штэ. Би ингээд машин бариа явж байхдаа жишээлбэл гэрлэн тохиогоо харахын тулд баг ингээд өрүүлэн дээрээс ингээд тийш өлөж хардаг гэсэн байхгүй. Энд ирсэн чинь нөгөө нэг бүх гэрлэн тохио ингээд нүдний түвшинд одоо ерөнхийдөө нөгөө явган үний гэрэл шиг одоо гарчиг тийм намхан байсан байхгүй. Явган үний гэрлэн тохио шиг тийм намхан. Тэгээ бүр анх харчаад энэ одоо явган хүний гэрлэн тохио юм болов машиныхан болов ямар сайн игээд бүр маш их гайхажсэн. Тэгээд ингээд сүүлдээ ингээд сайн хараад байсан ч ерөөсөө тийм машины өөр төрлийн тохио алгаа явган хүнийх гэхээр арай л олон байгаад байна. Ингээл замынхаа баруун зүүн бүх хэсэгт нь байгаадсан. Тэгээд тэрэнд бол ерөнхийдөө дасаж чадахгүй их сонирн байсан. Тэгээд одоо бол ингээд дасцсан тасралтгүй 4 сар гараа машин барьж байгаа учраас дасаад одоо харахад болохоор ер нь яг хүний нүдний төвшөнд их тав тухтай гэрлэн тохио ингээд доор байрлах нь их хэцүү юм байна гэдгийг бас олж харсан. Айгуу сонин тийм мэдрэмж юм бэлээ. За тэгээд та хэд минь өөр бас юу мэдмээр энэ комментуудыг үлдээж болно шүү. Яа тэгэхээр би бас яг нэг өмнө блог хийж байгаагүй айхтар хийдэггүй болохоор сайн мэдгүй л байна. Яг үндэ юу ч ярих юм. Ямар ч өөрийнхөө зүгээр мэдэрсэн мэдрэмжүүдийг хуваалцаж байна. Шинэ хүнд мэдээж ингээл бүх юм шин соргог сонин санагдан дээ. Тэгээд ерөнхийдөө шин санагдсан, соргог санагдсан, гайхмаар юм шиг санагдсан зүйлүүдээс хуваалцаад дараагийн хүмүүстээс хэрэгтэй болов дараагийн удаа амар ахлаа гэж бодож байна. За дараагийн удаа би болохоор Австралид ер нь хэрхэн байраа олсон талаарх мэдээлэл хуваалцъя гэж бодож байна. Яг тэр байр олно гэдэг бол Австралид үнэхээр хэцүү, машин олохоос бүр хэд дахин хэцүү байхгүй. Тэгэхээр дараагийн удаа энэ талаараа гоё хуваалцъя. За баярлалаа. Баяртай.